Юу цанзаалсаа жобонон амсын ясараа меса дээр лого хийж байна. Тэгээд меса дэрхэд 64 баг оролцож байгаа. Тэгээд мазалаа ба 29 ер нь Монголын нэлээд бүх сайн багууд оролцож байгаа. Тэгээд одоо 15-ны 10 цаг тань ботмод чинь. Хуваарч засаар бол тэмцээн 10 цагаас эхлэх байсан. Тэгээд Жон техникийн асуудал гарч ирж байгаа шиг байна. Тэгээд өнөөдөр ерөнхийдөө 2 тоглолт юм. Тэгээд эсрэг багийн хувьд бол бас сайн мэдэхгүй байна. Ямар баг байгаа юм бол ерөөсөө сонсож байгаа хүмүүс үлээ. Тэгээд 4 цагаас эхлэх нэг тоглолттой шөгийн 32 тоглолт байгаа. Тэгээд тэмцээн маань 19-ийн лафтер болж байна. Писний хувьд бол ерөнхийдөө Жуан тавхандаа үзүүлэлтийг харуулъя. Үзүүлэлтийн хувьд л ер нь юм байна. Айта 8-4 16 кг. GTX 1000. Ерөнхийдөө common бол манай гэрийн common-аас хамаагүй дээр юм. Гэхдээ нэг таалагдахгүй юм уу дэлгэцэн байна. Мазала багийн хувьд юу бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож байна. Кабал цогоо 9 цогоо голдог мэтсэн бүрэн бүрэлдэхүүнээр байгаа. Тэгээд ямар ч ихний тоглолтоо хийх хүлээж байна. Өдөрөө сервт орсон байна. Айл нь яг үндэ ороогүй байна. За одоо бид байна. FPS-ний хувьд бол ерөнхийдөө зүгээр байна. Жон дэлгэцний хувьд л жоохон асуудалтай байна. Тэрнээс бусдаар бол гоё байна. Гэтэ ер нь бол лангийн тэмцээн гэдэг бол бүхэм нэг сайхан байх албагүй. Сайхан байдгуугаасаа яг гэрэг шиг лагийн тэмцээн яг утга учир миний бодлоор яг хүмүүсийг яг комфорт зоноос нь гаргаж хагаад бүгдийг яг адилхан болгонгуудаа тэгээ яг шодрог хүртэл хэлдэг байх гэж байна. За манайхаа эхнийхээ тоглолтод автовын авчлаа. Айл нь цагаас хоцорч ирээд тэгээд манайх автовын авлаа. Ямар ч тэмцээн бол аюу мэргэжлийн болж байна. Тэгээд Монгол байгаагүй тийм том байгууллагатай тэмцээн болж байна. Айл нь ерөнхийдөө нэг 10 минут хацраа тэгээд автовын авчлаа. Одоо дараагийн тоглолтод 4 цагаас байгаа. Тэгээд тиймэрхүү тэмцээний уур амьсгал ер нь гоё болж байна. Ойр Монгол тэмцээнд ороогүй бас нэлээд гоё байна. Та нарын мэдж байгаачлаа манайх явц автовын аваад тэгээд дараагийн тоглолт 4 цагаас алсан. Тэгээд тийм болохоор дабоохын гэр нь бас ойрхон болохоор тэгээд гэртээ өрөөд ирсэн байна. Тэгээд өөрөө хүртэл ямар ч юм жоохон гэртээ бэлтгэл хийж байгаа. Тэгээд очиж тэмцээнд орноо. Тэгээд та нарыг агч авах дабон халдсан болцсон. Тэгээд нэг өмнөх влог дээр ярьжсэн сюрприз зарнгээд тэгээд ийм халдсан болсон байгаа. Тэгээд ямар ч өөрөх зүгээр толгойг амраа гэж одоо тэгээд халдсан болсон байгаа. Тэгээд өсөө асуулсан. Тэгээд нэг иймэрхүү байна. Одоо тэгээд 4 хүртэл ямар ч гэртээ сайхан амарч агаад бэлтгэлээ хийж байгаа. Тэгээд 4-өөс 19 лафроч тэмцээнд орно. 4 цагийн хувьд гэвэл Team Apex тэгээд Gossenburg-д 2 баг тоглож ирсэн. Тэгээд Team Apex нь ерөөхдөө 9-0-оор хочижсэн. Тэгээд ерөөхдөө Team Apex-тэй тоглох болно. За манайхаа 12 цаг 40 минут болж байна. Одоо 12 цаг 41 минут болж байна. Хоолундаа идээд сайхан амарч जैन. Тэгээд бас бэлтгэлээ ерөөхдөө бас хийж байна. Яг ийм бас тэр одоо 515 бот явж байна. Тэгээд одоо нэг тоглолт хийгээд тэгээд ерөөхдөө одоо 4-өөс тэмцээнд ороход бэлэн болно. За манайхаа 3 цаг 20 минут болж байна. Одоо тэмцээн рүү явж байна. Тэгээд
гэртээ жоохон юм идээд амраад тэгээд мянган бодоод юм бэлтгэлээсэн. Тэгээд одоо Team Apex багтаа тоглоно. Найзхан хамт явж байна. Тэгээд өнөөдөр нэг тоглолтоогоо очиад нэг тоглолцоод тэгээд хайраад бэлтгэлээ энэ. Тэгээд маргааш их тэмцээний тоглолтуудыг бас ингээ өргөжлүүлээд нэг базаад нэг влог болоод чинь тэгээд тэгээд очиад болчихсон. За одоо отко тоглолт эхлэх чинь тэгээд Башках ана баяр дэмжиж чинь. Тэгээд Башкахта баярлаа. Тийм ээ. Одоо ирэхэд Team Apex базаалаа баг маань эхэллээ. Одоо жоохон техник асуудал үүсээд байна. Интернет удаад CS:GO апдейт хийгээд ирээд аюу гоё болж байна гэнтэн. VIP-д ингээд артаа юм ээ. Одоо отко эхлэх бэлэн боллоо. Мазал одоо Apex гэдэг бүгдэд тоглох гэж юм. Тэгээд Мазалаа яг нэг раунд л авахгүй зөө. Тэрвээ нэг раунд авахгүй байх юм бол би зүрийн мөрий зөө. Добоо надаар нэг юм хийх зөө. Добоо өөрөө бодчих зөө. Хэрвээ 16-0 за биш ээ 16-1-ээр хожно гэсэн үг шүү дээ. Хэрвээ тийхгүй бол би хожигдно гэсэн үг зөө. А хэрвээ та нар тэгж чадах юм бол би чамайг хүснэ хэлэх шээ зөө. 11-ээр хожиж чадахгүй л яах вэ? Чи надаар нэг юм хийх нь юу ч хийж болно. Тэгж харах уу? За тэгээ. За Яа бодож ажиллаа. Ээл авдаг гэж бодож байгаа. За энэ Бэгийн тоглолт харин түрүүн ороод ирсэн. Цогоо. За ямар ч юм моди доод нэг унгасан за энэ цогоо дахиад хамгаалсан дээр байна. Ямар ч юм өөрөө даатан HP-тэй болсон. Энэ зур Оя болон XC2 нэг тоглогч зүрсэн 3-3. Фиксус тоглож байна шүү. Тэгж байна. За цогоо 3 хийх. Цогоогийн эйс нь цогоо за энэ спринтэд байгаа нэг нь уусаа. Офтод. ой. За цогоо амжилттай эйс. сайтныг голрогоо смоктод орчвол За эндээс ямар ч юм моди шит гэж тоглож моди шит сайтаа мөгцсөн байгаа юм байна. Йоо ямар гой боцчуу та. За одоо энэ тоглож ойрхон байгаа дээрээс нь гараад ирсэн. Цогоо бомб амжилтсан. За бомб хараад. нэргөө гороо. Яг л стандарт тоглож байна. Бэгийн дүнд тоглож гэх юм да. Дахиад нэг флаш. За тайс смок моли заасан нэг хайтан дээр яг одоогийн байдлаар бол хүмүүс байгаа. За энэ зур. Энэ гоё байж. Алло. За бомбтой тоглож байгаа дөрүлээ трейд нь ороод ирсэн. За ингэсээ тэгээд 4-2 болоод ер нь хэцүү болж байгаа юм байна да. За Heaven-с нэг Heaven-ийн залуу молид болсон. Яа за сүүлийн залуу. Оя үлдсэн сейвлэх гарч байхгүй энэ дээр нэг татахгүй матахгүй тий. Тэ нэг гоё за болж байна. Эцээ дараагийн хоёр дахь нь. Хөөе. Гоё оя. Смок вэ? Смокгүй байна. Тэгэхээр авах хэцүү дээ. Хит бол гэхдээ байгаад байгаа. За одоо энэ дээр үсч олон түмэн дээр. Nice try. За ингэсээр их юм уу. За Мазалагийн эсрэг ингээд 7 раунд аавна гэдэг бол бас 16 добогийн харьцаад байгаа Мазала багийнхан ямар ч байсан хожиж байна. За явцсан эхний тоглолтыг ажиллаа. 16-7-гийн харьцаатай Outpass Map-ээр ажиллаа. Тэгээд маргааш ерөөхдөө энэ тэмцээн маань дуусна. Тэгээд маргааш олцсон. За тэмцээний 2 дахь өдөр эхэлсэн байна. Тэгээд одоо яг эхэлчихсэн. За. Аха. Ажид хүмүүсийн маань маш хайр хүндэтлийн хүлээсэн тоглолттой Мазала баг маань титлаас тоглож байгаа. За энэ Добоо орж ирээд нэг унгасан. За retake-ин дээр энэ mistake орж ирж байна. За smoke-той. За энэ нэг тоглогч унлаа. Magnum унсан. За дахиад Rolex унсан. Winter нэг эсрэг нэг үлдээд 8-1 9-г унгаагаад Faded Bug City талаасаа гарбууныхаар орсон. Picler Спрей алдсан энэ оронд барил руу Добо мод шидэ шортоор орхон. За мантер нэг тоглогч. За Belong-ийн тоглогчийг бас унгаасан. Side clear. Magno Maukta би шорт руу гарах гээд байна да. За nice. Wallbang. За Magno унгацсан Добог. Капатыг смок завсаар дууссан. За дөрүүлээд унгаачлаа. Цогоо ганцаараа үлдсэн нэг хэсэг 2 бомба тавьж байна. За смокын дотор нь Арико унгааснаар
Faded багийнхан 4 дахь раундыг өөр юм болгож чад. За, car track-н дээр Эрико нэг эсрэг 3 тулсан да. Nice Nate добог тал амттай болгоод авлаа. Буг нь харсан. За, добоо унсан. Эргээд long руугаа пикэлж байна. Оо, ямар гоёш гэж бодвэ Эрико. Хоёр дахь хагас эхний раунд эхэллээ. Rolex нэг smoke 2 flashbang-тай. Кабад мэдээд хүү за нэгийг шот headshot хийчихэд Winter сайтыг барьсан байгаа добо гарч юу за добо ямар гой будчва Монтебуудыг үзүүлж байна да. За сайтыг смокллоо 9 бустлүүлсэн байгаа. Добо нэгийг унаас 2-ыг унгаасан. За бомба тавиад авсан ямар тач Арико. Жансэл дээрээс нь Ариког унгаагаад. Добогийн смокийг харцгаая. За маш гоё смок шидсэн дээ. Бүр ситигээсээ. Лонго смоклж байна. За капот хотн 2-ыг шууд унгаасан. Тактик боловсруулаад орох бах. Нэг унгаасан 9 нэгийг унгаагаа. За маш хурдан. Эйсэн тактикаар шууд пүшилж байх шиг байна да. Цогоо урдаа мод ийцээ. Нэд орцсон. Бум. За маш гоё дэмэж өгсөн. За добо. Дахиад нэгийг унгаасан. 2-ыг унгаалаа. Lexer. Нэг спрейер 2 тоглогч унгаад чадсангүй. Энсэл heaven дээр. Добо. Добогийн эйс болох. Тайминг тараа шүршүүл. 2-ыг дабл шүрстэй. Арико ганцаараа нэг эсрэг нэг. Добо шууд хэвэн дээрээс смокер өсөрхөндөө. Өсөрсөнгөө смокер дуусахыг хүлээлээ. Оо, за ингээд GG. Мазала багийнхаа 16-11-ийн харьцаатайгаар Faded багийг буулгаж авснаар шүвгийн 8 чад. Заахсаа ёо. Халуун тоглолттой шүү. 11 дөрөөр байраас үлээ. Хожигдож байраас үлээ. Тэгээд Faded багтай. Тэгээд миний мэддгээс бол Арико тэгээд нэг юм бэл Lexer гэсэн. Тэгээд маш халуун тоглолт боллоо. Тэгээд бараг л ажигчлаа. Тэгээд айгу бүх юмаа шахаж ажиллаа. 11 дөрөөр байрлалаа тэгээд Faded талаас 12 нээлттэй тэгээд 16-11-ээр ажиллаа. Нүдэн харагдлаа шингөө нэг авраг аав маань гэсэн чинь нүдэн харагдлаа. Гэтэ ямар ч ажиллаа манайхан гоё сэтгэл зүйн сайтай байлаа. Тэгээд одоо шүмгийн 8-ын тоглолт мембри багтай их ч D13 актив. Явц маань хожноо. Сая сайгүй гоё бүр сэргэлт болж өглөө гоё камбэк хийгээ. За одоо баг эхлэх чинь. За map-ийн хувьд гэвэл best of 3 байгаа. Тэгээд эхний map Nuke, манай давуу Nuke, Island давуу Inferno. Тэгээд гурав дахь Decider map бол шийдвэрлэх map бол Train байгаа. За одоо ирэхэд яг эхлэх ч байна. Тэгээд ямар ч хожих байх сүүдэр гарч. Тэгээд өчигдрийг бодвол комны хувьд бол хамаагүй дээрсэн. Бас лафын хүмүүс маань бас ингээ гоё солиод өгчлөө. Тэгээд лафынхандаа бас баярлаа. Ойлон пласынхандаа баярлаа. Тэнцэн зохион байгуулагч Месатай баярлаа. Өдөр мазалла баярд дэмжээрэй. Шүгний 8-ын тоглолт D13 активтай тоглох гэж байна. Ийхээс ороод. Тэгээд тэр баяртай. Добоо 750. Энэ раундыг ямар нэгэн байдлаар алдах юм бол эдгээр дараач раунд мөнгөгүй болчих гэсэн учраас одоо ерөнхийдөө контролтой маш хэцүү болж байгаа. Одоо ингээд 3-3. За менежер яг Counter Strike-ийн раунд авч байгаа ч гэсэн гэдэг оролтонд байгаад байдаг. Гэхдээ яг тухайн үедээ ингээд за сайтн дээрээс Sensei-г алсан
Капал ойрхон байгаа. За энэ Капал гейм ченжер боломжтой. За нэгийг унгaalсан Капал 2-ыг унгаагаад өөрөө өгсөн. Цогоо 3-ыг унгaalсан. Цогоо нэгийг унгaalсан 2 дахь унгааж чадлаггүй Рокс унгааснаар. За DR3 Актемагийнхан бол 2 дахь раунд амжилттай авч чадлаа. За одоо ингээд Мазалагийнхан яг түрүүний хэлсэн хэрэггүй раундуудаасаа болоод мөнгө алдаад байсныхаа гороор одоо шарын дээр нэг тоглож байгаа. Харсан цав цагаан болоод тест уг нь гоё орж ирсэн гэж. Russian нэг флашнд яваад өглөөдөө. За Ями орж ирээ. За саяных бол Дими Rush нэг хүн хамгаалж байгаа. За том алганы нэг унгаас сайдны ард нэг байгаа. Сайдны арын хүн цогоог унгаас Добу сайднуудтай байлдах хэвээр. За Ямигийн хувьд 2 унгаацсан байгаа. Ями 3 таа унгааж чадсангүй. За дараагийн хүн бол Rocks. За Добу хаалгаа хагаад fake diffuse хийсэн. За short diffuseэлсэн. Ямар нэг fake kill ячаар ямар тааж. Мазала баг 10 дахь раунд авч чадлаа. За би бас fake ч болоо гэж бодоод амартай айгүй тэгтээ fake diffuse хийсэн гэж хэлсэн чараа. Fakeэлсэнгөө. За Добу бол маш гоё мэдрэмжтэй л тоглож чадлаа. Айл юуныхаа мэдрээд Ями Лазидос 11. За тэгээ Ями бол Knowledge нар адилхан 9 фрактай Америктэй үний 9 инчнээс нэг тоглох юмнаас байна гэхгүй. За амартаач рампараа дээрээ амжилттай эзэлсэн. За 9 бол гэгэлцээр байгаа нэлийн цаг авсан хэдий ч гэсэн өөрөө унсан. За дээр байгааг бол Рок сараагүй. Одоо энэ сэл ардаас нь унгаах нь ойлгомжтой болоо да. За хутгалж байгаа юм. Хүлээж. найдвартай байдлыг хүлээх шиг дараа хэрэгтэй. Өөртөө ч буудалд нь орсон мэдэрсэн л айх шиг байна. За Рокс тулаад алдсан. Макс Эвнер алдсан. За энэчнээс мембер бол цогоог унсныг сүрээр нь харсан байх хэвээр. За цогоогийн араас буудсаар аваад ямтаж унгааж чадсан. 3-2 сайд нэг байгаа. Мембер гадаавыг нь мэдж байгаа. Мембер нэгийг унгаасан, мембер 2 дахь унгааж чадсангүй. За ямартай жинкснэр DR3 болон Мазала багуудын DR3 Актем болон Мазала багуудын эхний тоглолт өндөрлөж Мазала багийн давмгаалдаар 16-5 ярцаатайгаар Мазалагийн ингээ 2 дахь мап ингээд DR3-ын мап одоо эхэлж байгаа. Inferno мапыг сонгосон байна. Тэгээд контрлаас эхэлсэн байна. За тоглолт эхлээд ингээд DR3-ийнхаа одоо 3-3 байна. Мазалагийнх нь за сайн байгаад харсан нуугдныг алцаа одоо зүүн рүү төрөлгийн смоктод орчихсон. Фейк хийж аж байна. 2 нь буцаад 1 нь үдээд за 3-аа буцаж байгаа юм байна. за Лазидос ч гэсэн номын сангаар дандаа хоо энэ гадаад ямар гоё юм бэ? Гадаад ямар гоё юм бэ гэж дандаа ирээд ярьдаг байсан боловч одоо Монголд e-спорт маань хөгжөөд хангалттай гадаадтай харьцуулагдах хэмжээний тэмцээн зохиож чадна шүү гэдгийг бол анхлан Mesa Pro Series маань харуулж байгаад бас их баяртай байна. За 15-5 T13 багийнхаа сүүлийн магадгүй энэ бананаар шахсан тоглолт хийсэн боловч тэрний амжилтгүй Капал Роксыг унагаар буцаад бананыхаа контрол авах гэж үзсэн. Капал дахиад нэг унгаас 3 хүн унгаас чадсангүй боловч болоо. Энийг зөвлөөд унаасаа нэгээс 4 хаттай сүүлийн раунд байх магадaltaй стратегиус. За Лазидус болон Ями хоёр л D13-аас маш сайн үзэж байна да харж байгаачлаа 5 раунд ялцвал ийст нөгөө хэдээс илүү их фраг гэж байна. Бус 9 баг байрлалын гадарлсан. Зүүн хэсэгт байгаа нь ойлгомжтой. Гэтэл Лазидус бол 2-9-1 байсан бай. За 9 маань Лазидус унааснаар Мазала багийнхан дахиад 16-5 гэсэн 5 гаалтай 2-0-ийн харьцаатаар Мазала багийнхан өнөөдрийн шүвгийн 8-ын тоглолтонд ялтыг байгуулж байна. Манай Мазалагийнхан ялхан тодорхой гэсэн байдалтай л байна да. За манайхаа ямар ч сан шүвгийн 8-ын тоглолтыг хожлоо. 2-0 харьцаатай D13 Актем багтай тоглож хожлоо. Мапуудын хувьд гэвэл Nuke дээр тоглосон манайх 16-7 харьцаагаар үзсэн. Nuke дээр бол ерөөхдөө манайх аюу ихтэй байгаа.
Аз багуудын эсрэг бол тэгээд хоёр дахь map гэвэл Inferno дээр айлын давууга авсан map. Тэгээд 16-5 харьцаатай ажиллаа. Тэгээд ерөнхийдөө бас айгу манай багийн мөдөрөө гоё толоод гоё ажиллаа. Тэгээд нөгөө өмнөх тоглолт 11-4-ээр хожигдож байраас үлээ тэгээд байрч хөдсөн болохоор тэгээд бас нэлээд гоё сэргэлт аваад тэр тоглолтоос нэлээд гоё сэргэлт аваад одоо бол яг гоё бүгдээрээ формд орсон гэх юм уу тэгээд ингээд өрдөнг шиг гоё тоглож чадж जैन. Тэгээд ямар ч сан авраг авнаа л гэж хэлээд байгаа шиг байна. За тэгээд шөгийн дөрөвт ямар багтай тоглохыг яваад байгаа мэдгүй байна. Одоо яг тоглож байгаа. Тэгээд одоо бөөнөр гарч хоол иднэ. Тэгчээд шөгийн дөрөвт тоглолтыг хийгээд очичвал аврагын талаа тоглох байгаа. Тийм байна. Тэгээд манай хаяурц хоцсон. Тэгээд одоо шөгийн дөрөв дээрээ Go гэдэг багтай, Go гэдэг багтай тоглох гэж байна. Тэгээд Go-д бол ер нь бол бүгдээр таньдаг хүмүүс байгаа. Ryzen, Fox, Dose, тэгээд өөр Timbertino, Dysmo гэж тиймэрхүү бүрэлдэхүүнтэй байна да. Яг одоо шөгийн дөрөв дээр очичвал аврагын талаа 29 багтай тоглох болно. Тэгээд ямар ч сан бүхэж чадлаараа тоглож байна бид нар. Тэгээд аврын тоглолтын өмнө тэгээд хожичод байна. Одоо стримерээ шүвгийн дөрвийн тулаан буюу semi final эхлэхэд бэлэн болжээ. За ингээд Love Entertainment Center-ийн зүгээс тэмцээний шууд дамжуулалтыг Мазала болон Go багийн Best of 3 форматаар тоглох тоглолтоор дамжуулах болсныг дуулахад таатай байна. За хэрвээ 3 дахь матч буюу Decider match гарах юм бол Mirage дээр хоёр баг маань тоглох нэ. За ингээд Dash Train Mirage гэсэн маш гоё map poolтэй хоёр багийн хамт тулааныг эдгээр ормын дараа үзэгчтэйгээ хамт News Mini B тайлбарлан хүргэх болно. Тэг толгосын smoke NC Dyson хулгайлсан. Эшортоор олон тоглож гараад ирлээ. NC гараад ирсэн, хулгайлсан 2 3 NC triple kill. Kabal за Fox-ыг унгаагаад Rising нэвтлээ тал амтаа болгоод авсан. Байлонгийн дан Дос 2-ыг унгаачлаа шууд. Тэгээд өөрөө унсаа ялтчихгоо. Гайс нөгөө модын дээр зогсож байгаа. Fox мэдээс нь добог унгаачлаа 1-2. NCL снайпертай баг гарч ирэх нэ. NCL нэг унгаацсан. Oh, no score. За пушилсан. NCL нэг унгаасан. Цаанаас нь добуу гарч ирээд CT-гээр нь Dyson wow. NCL shot headshot хийсэн. Добуу маш зөрөгтэй гарч ирээ шууд унгаасан. Fox. Айта тотон. Нэг унгаасан. За энэ Ninja Defuse хийсэ. Нэг секунд яа Dyson wow. Та хашир дуршлагтай хүн байсаар байгаад ямар ч унгаач. Бомб нь унтсан. Rising NCL сонс. Nine цаан Rising унгаагаад авлаа. 2 долларч би нэг мэдж байгаа. 5 секунд, 4 секунд, 3 секунд. Заавал бомб тавина. Бомб тавлаа. За GG. За ингэснээр эрхэм мөндөд үзэгчтэй Мазала баг Go багийг 2 тгийн харьцаатайгаар тэгээд сони юм боллоо залуусаа. Тэгээд 29 баг маань хожигдчихлоо. Плеси гэдэг багт нь болохоор яг
таньдаг хүн байхгүй байна. Тэгээд ерөнхийдөө тоглолтосоо харж байсан хүмүүс байна. Тэгээд ямар ч сан айгүй гоё апсет болж тэнцэнэ гоё сонирхолтой болж өглөө. Тэгээд бодоо саяны тоглолтыг юу гэж бодож байна? 29 плюс юм. Тэгэл эсрэг баг нь тэгээ сайн тоглолоо шүү дээ ер нь тийм. Тэр төсөөлөг сайн хамгааллаа контр талаасаа тийм. Яг гоё нэгт сайн бас нийт ажиллаа. Баяр хүргэе. За капал юу гэж бодож байна? Энэ тоглолт тэгээд болцтой юм болчихлоо. За савгийн төлөвлөлтөө ер нь одоо савгийн тоглолт нэрээ бэнэт их юм байна. Бэнэт ингэж яагаад баярлаа. Наач би гарахгүй юм чи доош. What the fuck? Тэгвэл яг юм. За. Савгийн тоглолт нэрээ Аргын төлөө тоглолтод энэ ч хүмүүстэй баярлаа. Цогоот энийгээд намайг шоолоод байна. тэгээд Мазала багаас бүгд минь дүрлж байна. Тэгээ бүгдээрээ авраг авах байхаа бүгдээрээ хичээгээд тоглоо. Тэгээд авраг авцгаая бодсон. За тэгээд авраг авч болсон. Мазала багаас нь бүгдээрээ мэдчилж байна. Болдоо, капал, бисүү, цагаа гэх бүгд байна. Манай коуч Хэмка. За тэгээд тоглолтны дараа болцсон. За, Масала Блэсэ багийн тоглолтууд маань эхэлсэн. За, энэ мэдээж миний таамаглаж байгаа бол Масала багийн давуу map учраас Блэсэ талаас сонгосон гэж үзэж явах шиг байна. Блэсэ багийн City талаас тоглоход Масалагийн тоглоход Бэро амжилттай ихний тоглолтыг унгаасан. За, хоёр тоглолтыг унгааснаар B-side гिचсэн. Масала багийн эслээд авсан. 3 эсрэг 5 retake хүн хэцүү. За, 2 эсрэг та болсон. Масала багийн хувьд бол эсрэг багта боломж олгохгүй. Тоглолтыг үргэлжлүүлэх бүрэн боломжтой, чадвартай баг байгаа. За 4 эсрэг 2. Гэхдээ манай бамбар үлдсэн байж тээ. Эй! За 8-ыг унаас мод стопо шууд тэр дор trade frag хийсэн допо унсан байгаа. За хоёр дорч хаана вэ мэдээ бамбар one tap. За бамбар. За энэ орон хит байгаа. Хоёр дорчиг унгаавал уулна. Бамбар. За 29-ийг. За хоёр АК 2 галил. NCL-ийн хувьд буу унга буу хайсан. Тэр ачин бол гарч явах шиг байна. Добо. Сая хүн алчаасаа буугаас л. Сэмпай. Нөгөө шоткоо шүү дээ наач. Донгроо шахсан шахалт амжилтгүй Добо 2 frag гівч. Бамбар. Эс боломжтой. За капа. За маа бамбар энэ тоглолтыг бас гал гаргаж байна. За капа ингүүд олгочтой. 2 эсрэг байсан. 3 эсрэг нэгийг авах бүрэн боломжтой. Фисти байрлал мэдж байгаа. Капал. За фист энэ раундыг авал багцхан ашигтай гэж капалын уур чадвар үнэхээр сайн байна. Мөнгө нэмэхгүй контрын тоглогч байна. Капал яагаад өөрийгөө мэддэгдүүлчихвэ бамбра одоо капал чи гүйч штэ. Яа 22 секунд. Тааш бүгөөсөө арга хангалттай юм чинь амжихгүй юм бол капал хөөх байхгүй. Энэ яг ингээд гүүж мүүж үздэг өхөө. Данг барьцсан. Ни шот. Капал. Байсангүй. За дэлгэсэндээ хараад чинь капал инээгээл байна да юм чи хэл мэл гаргаад. Ямасалаа багийнхан маань энэ тэмцээнд төрүүлээгээл ирсэн бол нэлээд ширүүн тоглолтыг үзүүлж байгаа. Ягаад гэвэл апсайд гарах. Best of нэг нуглаан дээр явангаад алдсан баг. Капал frag. Хеникс унгасан боловч цогоо. Ингээд том багуудын даваа тал ингээд Кирортлаасаа ингээд нэгнийгээ нөхөөд тоглоод байгаа. Энийг бол тайлбар болгон дээрээ ярьж байгаа боловч цогоо NCL-ийн удаад нэг дүүл хийгээд унаад авсан байгаа. 8-ийг унгасан. За Fist-ийн байрлал мэдээд авсан. Доопо руу нээд орж ирсэн. Хоёр тоглогч голоор орох орлого B-дээр одоогийн байдлаар хамгаалт байхгүй байгаа Blessbag айс. Тийм учраас 8-ийн хувьд аль хэзээ нэ бомб аваад B руу суултгаа яваад гисэн. Доопогийн Мологийн хувьд бол маш их таймингийг авсан байгаа. Юу санийхыг яаж хараад байгаа бэ?
Масала багийн тоглолт. Плейсер багийнхан апсет хийсэн сайн тоглолтыг үзүүлж байгаа боловч Масалагийн хувьд бол тэр бол няцаагаад байна. Манай бамбарч 1-2 эсрэг 2 чивгүү дээ. Ямар чанс байсан бэ? 12. Эндээс 9 гүйчүүл яа. Цогоо. За Эйлонгод Масала багийн 4 хамгаалалт амжилттай 3 тоглолт унгасан. 4-т унгасан. За ингэснээр плейсер багийнхан шууд мөнгөний проблем ороод ирж. За Масалагийн хувьд бол за та бүхэн яаж ч дахиад нөгөө цомч. Мэдээж хойцсон баг энэхүү цомын эзэн болох болно. за Масала багийнхан хэрвээ эхний мап дээр хожиж тоглолт өнгөрөв энэхүү цом саяны Кей маань Кай маань танилцуулсан андорч байна уучлаарай. Монгол KK гэсэн нь хоёр нэг байх юм. Кейн CS:GO тайлбарлаж. За Кай бол мэдээж та бүхний мэдж байгаа Volume Plus-ийн хөтлөгч Кай байгаа. За Кай үзүүлсэн комыг авахд хүн ойрхон ороод иж Масала эхний 2 фрагийг хийсэн. Плейсер багт бараг л боломж харагдахгүй байна. 3 эсрэг 5 2 дигл 1 скаут 2 эсрэг 5 NCL Feast-ийг унгаавал 16-4 гэсэн үр дүнтэй Масала багийнхан хожих тодорхой болчлоо доо. За бамбарч яах гээд байна? Ой. Бамбар 5-1 ээж олон түмнээ баясахгүй бах та. Эс мэс хийх үедээ бас аюултай шүү дээ бамбар. Бамбар! Яа. Бамбар чанс байсангүй. 16-4 Масала багийнх ихтэй. Nice try бамбар. Тоглолт маш амжилттай, давмгаалтай хоцсноор. Масала багийн давмгаалтай 1-0 гэж эхэлж байна. За өмсдөг баха. Би буруу яриад байж байгаа. Тэгвэл Helix opening frag амжилттай 9-1 унгасан. Бамбар ч бас нэг юм эвгүй боо хэвчээ. За нөгөөт Тэрминатор Рейдүүд явуулаад 3 тоглолт амар байсан. Сэ газар буудаад гадаа хэсгээр яваад за эндээс Feast 2 тоглолтыг унгаад авсан бамбар одоо шахаад Бамбар Feast 2. Өмнөд бамбар Эми аврагчд үлдсэн боловч Feast ганцаараа 20 HP-тэй Масала багийн 3 тоглогч. за энэ раунд дуусна. Series 1-ийн ялагчаар Масала баг 16-4. Zeus ч сая. Zeus. За good game GG багуудаа баяр үргээ. Масала 16. Тав яаж байгаа. 16. Явж байгаа харж байгаас Масала багийн гişүүдийг та бүхэн хайж чинь. Нилээ сэтгэл өндөр ах шүү байна. За энэ дэрэстэй халдсан Добу, Кабал, Цогоо, NCL 9 гэсэн бүрэлдэхүүнтэй Масала баг Series 1 ялагчаа тооцоолоо. За баяр үргээ залуучдаа буурцаа share баяр үргээ Масала багтаа. За мэдээж Place багийн хувьд ч маш сайн тоглолтыг үзүүллээ. Гайхалтай. Тэг хэдүүлээ скорсын да 4 3 2 1 Кабал! Масала багийн гишүүн Кабал. За баяр үргээ. За баярлалаа. За гоолаа иш хойлоо уулзчихва. За сайн байна уу? Сайн байна уу? За өнөөдөр MVP боллоо шүү дээ. Ондог энэ өнөөдөр тоглолтуудыг сая би хайсан, каст хийсэн. Бас галзуу буудалтуудыг хийж илээ. За тэгээ MVP болох ямар вэ? Өмнө нь болж ирсэн үү? Анх удаа MVP гэсэн одоо. Анх удаа. Тийм. Яг хоо бас багаараа хамт Монголд ирээд анхныхаа тэмцээнд ороод бас ингээд тэмцээнд дээр бас юм авсантай маш баяртай. За тэгээ өөртөө цааш тийм бас тоглолтууд чи амжилт хүсье. Тэгээд багаар ялагч болсон. Одоо хэдүүл Масалагийн гишүүдтэй бүүнт нь уулсан. За Масала. За өнөөдөр ялагч болсон Масала багт баяр үргээ. За сэтгэл яана. Сайхан байна. Өөр хэлэх зүйл байна уу? Өөр хэлэх юм алгатай. Ерөөдөө танай өрсөлдөгч багч чинь хэр байв? Бас сэтгэлээ болцвол зөвлөж хэлэх юм уу тийм хүн байна. Ерөөдөө өрсөлдөгч баг бол энэ тэмцээнийг аягүй гоё олж өглөө, апсет хийж, 29-ийг апсет хийж аягүй гоё сонирхолтой олж өглөө. Ерөөсөө өөр өмнө ийм тэмцээн байгаагүй. Одоо жишээлбэл 5 ийм шин залуус гарч ирээд тийм файналд үлддэг ч юм уу тийм болохоор ерөөсөө энэ тэмцээнийг аягүй сонирхолтой олж өглөө. Тэгээд цааш тийм тэмцээнд амжилт хүсье гэж. За тэгэхээр бас Масала багийн гишүүдээс бас жоохон яриа муутай хүмүүс байдаг гэж би сонссон. Тэгээд цогоотойгоо уулзсан. Цогоогийн сэтгэл яа. Тэгэл өндөрлөөд сайхан байна. Өндөрлөн сайхан л байна уу. Тэгээд өөрийн хувьд багийнхантайгаа бэлтгэл хийхэд ямар байдаг вэ?
Тэгээд эдэртэй тоглоод удаж байгаа болохоор тэгэл амар. Энийгээс ойлголцсон Тийм үү те. Нэр За энд бас нэг бас жоохон дуугуу залуус байгаад байдیں۔ NCL те. Биш 9 sorry уушлаа. 9. За сайн уу? Сайн байна. За сэтгэл яваарай. Өндөр өнөө. Оо сайхан байна уу? Их гоё байна. За шанглаад юу гэж байна? Мэдгүй. За тэгээд Мазалыгийнханд баяр хүргэе тэгээд бас дараа чинь тэмцээн уралдаанд амжилт хүсье бас лигийн бэлтгэлтэй бас орно гэдэг нь итгэлтэй байна. За тэгээд хэдүүлээ хэсэггүй хугацаанд дараа. Биш ээ. Шагналаа гартуулах юм sorry. Шагналын цомыг гартуулах хэмээ УК-г чигээр үж байна. За сайн байна уу та? Сайн байцгаана уу? За та бас сайн байна уу? Мацалэ! Ой! За манайха авраг авсан. Манай коуч, манай дасгалжуулагч Месагийн тэмцээн дээр байсан. Тэгээд аах өнөдөр гоё байлаа. Тийм, өнөдөр гоё байлаа. Тэгээд зохион байгуулалтнаас зөндөө гоё байлаа. Тэгээд 2-0 харьцаатай. 2-0 харьцаатай. Аль болдоо нэг цамаа өгч та. За баяр хүргэе. За баярлаа. За ийм цам авсан байна. 2-0 харьцаатай Лес багийг хоцсноор бас Месагийн эхний тэмцээний аврыг авлаа. Я сэтгэл өндөр байна. За энэ алтак. За үнээр амар тоглолтын хараад хэлэхгүй амар гоё тоглолоо. Тэгээд яг уусаа ер нь мэдчихсэн. Тэгтээ бас айлг бол тэгтээ амар гоё гарч ирдэ тий. Бас 20 сарыг гоё очоод тэр бол амар тэндээс дуудаад байна. Тийм байна. Би ингээд бүр нэтэр үдчихэж байгаа тэг өөр сэтгэлөөрөө хурж ирээд үдсэн байгаа. Хажууд нэрж тийвсэн. За баярлаа. За сайн байцгаана та минутын менти үгээд тэгээд Добогийн влогд орж одоо маш сэтгэл өндөр гоё баярлалаа Добо. Добо сонсоход зөөлөн шүү дээ л та. Та ч баг өөрөө влог хийжтэй биш үү? Влог харахаар жоохон сэтгэл өөдөд юм. Тэгээд энэ тэмцээн бол миний хувьд ерөөсөө амар гоё боллоо. Яг гоё боллоо. Би Апотас яг энэ тэмцээнд ирж хөтөн байгаад жоох өмнө яг зөв доотогийн тэмцээнд орж лээс л та. Яг гадаадын тэмцээнд орж байгаа юм шиг санагдлаа ерөөсөө. Тэгээд тэмцээн угаасаа яванда амар өгч байгаа. Харин тий. Одоо тэгэл ингээл гадаад ер нь одоо ингээд Монгол нэлээд спонсор орж ирэх гээд нэг үү юу. Одоо бид нар чинь өмнө ингээд одоо Кабал битэр хятад руу явдаг ч юм уу ингээл спонсор хайгаад. Тэг Монгол одоо яг e-спорт хөгжиж эхэлж байгаа байхгүй юу? Яг хөгжиж эхэлж байгаа ч гэдэг хөгжиж байгасан чинь дахиад нэмж болж бүр бүүн болох гэдэг. Яг одоо яг гоё болох гэдэг. Одоо яг гоё болох гэдэг. Маахан үзэж байгаа залуучуудынхаа бол бас таац боломж байгаа шүү дээс сэтгэн те. Гоё хэмжилттэй гоё ойлцоо. Тэрнүүтийн тоолт аймаасаа. Таад бас аим юм байна уу? Тэгээд Каях бас энэ тэмцээнийг бас айгүй гоё олж өгч байгаа. Тэрнээс баярлалаа. Үгүй тийм үү? Баярлалаа. Хүмүүс нөө амар ч муулаад юу гэж болж хэлгүй яах юм бэ? Би яг нэг контрыг сайн мэдгүй таад төвшөнд мэдгүй болох юм гоё тайлбарч. Гэхдээ яа сурнаа. юм болгоч бас. Тэгж яад бас ярьсан шүү дээ. Баачк ах гурлаа. Лайв маяг. Тэгээ тэрийг бас манайхан үзээрээ утахгүй бид бас гоё стрим хийх болно. Бас хөгжилтэй гоё. За баярлалаа. За баярлалаа та. Капална. За манай MVP авсан ба уусаа MVP авах юм мэдчихсэн. Гэтэ MVP байгаагүй мэдгүй байсан. Том юм байх тий. Мэдээгүй. Гэтэ уусаа MVP гингүүцээ уусаа капал авчижээ гэж. Бид ч уусаа энэ тэмцээнд төрш айгуу сайн тоглосон. Ер нь сүүлийн үед л айгуу эвгүй тоглоод байгаа. За тэгээд MVP тоглолцоос ямар мэдэрч ирж байна? Ер нь анх удаагаар цаам MVP тоглож байгаа. Азийн бас ингээд том тэмцээнүүд гэсэн MVP тоглогч гэж ерөөсөй байдгүй. Тэгээд Монголд ингээд MVP тоглогч гээд гаргаад ирж байна. Тэгээд айгуу гоё байна. Тэгээд анхны MVP тоглогч Кабал авлаа. Тэгээд өгшөө илүү MVP тоглогч болохоо гэж ерөөё. Тэгээд багаараа бас илүү бас амжилт үзүүлэх ба бас яваад миний хүчтэй оюу чиг гэж хэлж явж байна. За тэгээд энэ тэмцээн бас чам тийг санагдаж байна уу? Монгол тэмцээн болж байгаа ч гэсэн яг гадаад тэмцээнд орж байгаа шиг. Яг зөвхөн байгаатай айгуу сайн. Зөвхөн байгаатай айгуу сайн. Монгол тэмцээн баг ийм тэмцээн болж байгаа гэж байна.
Ерөөс анхны удаа ийм тэмцээн болж аим сэтгэл өндөр байна. Тэгээ бүх юм гоё байлаа. Тэгээ бүх хүмүүстээ, стаффууд, бүх компаниудаа баярлалаа. Тэгээд дараагийн блогоор уулзцгаа. За баяртай залуусаа. За Мазатаг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд та нар ахгүй бол бид нар байхгүй шүү. Яа одоо бас тэмцээнд бас амжилт гарах болно. Зөвхөн Монголд байгаа даа. За бай яри. Яри баяртай. Тэ.